За сайн бацхан уу www.цэг хаха цэгмэнэс одоо оруулж ирж худалдаалж буй BlackBerry Pearl 3G гэдэг утасны одоо unboxing видеог та бүхэнд хүргэж байна. За тэгээд хайрцагнаас харахад бол хайрцаг нь одоо ерөнхийдөө болж ичгэн сүүлийн нөгөө Apple-ийн ер нь бол Apple-ийн үлгэр шиг л хүмүүс дөөрөө гадаг юм шиг санагтаад байгаа. Хайрцаг нь бол дээрээс нь харахад илүү дутуу ямар ч зураг график байхгүй дээрээ ганц логогоо тавьсан. Тэгээд одоо та бүхэн өөрөө харж байгаа. Гараар барихад бол бас ийм нэлээд жижигхэн ийм одоо хайрцагтай юм байна. За тэгээ хайрцгийг хэдүүлээ онгоолж үзье. За энэ BlackBerry Pearl 3G утас нь өөрөө юм. Тэгээд утасны хувьд гүйл ерөнхийдөө бол ингээ хэлбэр хэмжээний хувьд маш боломжтой, маш гоё тим утас болж чадсан. Одоо энэ өндөр нь гүйл яг 10 см, одоо энэ өргөн нь гүйл одоо 5 см-ийн одоо хэмжээтэй ийм утас байгаа. Тэгээд жингийн хувьд гүйл бол одоо маш хөнгөн. Тэгээд энэ утас нь одоо өмнөх Pearl-ийнхаа загварыг бодвол одоо загвар нь бол нэгдүгээрт шал өөр болсон. Тэгээ хоёрдугаарт энэ утаснууд нь зөндөө олон юм байна. Тэгэхээр нэг басна Pearl 3G гэж утас гэдэг нэртэй энэ утасны одоо давуу талууд нь юу юм бэ гэвэл Bold 9700-ийн адил энэчний юм touch trackpad-тай. Энэ нөгөө бөөрийнхий scroll байхгүй. Тэгээ дээрэс нь одоо энэ гэхдээ BlackBerry Bold 9700 бодвол хамаагүй нарийнхан, хамаагүй жижигхэн. Тэгээд 3G-тэй болсон нэрээ тий. 3G-гээр интернет холбогдож өндөр хурдаар интернет орох боломжтой. Хойно та бүхэн харж байгаа бол энэ 3.2 мегапиксел камер дээр хаад энэ бас хажууд нь флаш нэмсэн. Тэгэхээр зураг авахдаа флаш зураг авч болно, видео бичиж болно. Зүгээр урдаас нь харахад зүгээр ганц ажиглаж байгаа нэг сонин зүйлгүй л энэ QWERTY keyboard нэгаа. BlackBerry-ийн бол ерөнхийдөө одоо товч болгон дээр нэг хүн үсэг байдаг бол энэ Pearl нь юугаар өөр юм бэ гэвэл товч болгон дээр одоо хоёр ширхэг үсэг орсон байна. Тэгэхээр энийг одоо дээр энэ дээр тайплахад одоо бас хэрэгтэйхэн байх юм бол одоо хэрэгжилж үзэж мэдэх бах. Тэгээд үйлдвэрлэлийн системийн хувьд гэвэл BlackBerry үйлдвэрлэлийн систем OS 5 дээр байгаа. Тэгэхээр одоо сүүлд Torch 9800 дээр гарч ирсэн OS 6 нь бол Pearl 3G дээр бол байхгүй. Гэхдээ OS 5 нь бол энэ дээр бүр хүчин чадлаараа ажиллана. Тэгээд мөн үнийн хувьд гэвэл одоо яг одоо манай сайтнаас худалдаалж буй хамгийн хямдхан смартфон гэж энэ бол ерөнхийдөө тооцогдох баг. Гэхдээ хямд гэд бол энийг голж болохгүй. Хүчин чадал үзүүлэлтийн хувьд гэвэл бол энэ хангалттай үзүүлэлттэй GPS-ээс ахуулаад Wi-Fi бүх хэрэгтэй юм байна. Тэгээд RAM нь л гэхэд 256 MB RAM-тай байх жишээтэй. За тэгээд утасны хувьд гэвэл юм байна. Тэгээд утсаа мэдээж ингээ хамгаалтаар бүрхсэн, урд хойно хамгаалтаар бүрхсэн байгаа. Хайрцаг тэгээд өөр юу байгаа гэдэгтэй сонирхож харъя. Энэ бол утасных нь юм. За тэгтээ iPhone-ыг хэдийгээр хайрцагын дээрээсэн чиг хайрцагын дотроо бол iPhone шиг одоо биш юм байна. Зөндөө юм байна. Тэгэхээр энэ одоо жишээ нь одоо яаж компьютертэй холбох вэ гэдгийг харуулсан тийм заавар баг шиг байна. Тэгээд энэ бол англи дээр биш байна. Энэ англи дээр бол одоо энэ байна. Тэгэхээр компьютертойгоо уцаа холбыг үл ямар нэгэн кабель ашиглаад холбох хэрэгтэй юм байна. Баярлалаа мэдэж авлаа. Энэ одоо нэг юм бөөрийнхий наалт байна. Юуных гэдгийг нь бол би ойлаа. Яг үннийг хэлэхэд бол хэлж мэдэхгүй юм. Зүгээр л нэг юм бөөрийнхий тэгээд нэвт харагдах стикер байна. За энэ болохоор бодвол нөгөө BlackBerry CD л байна л да. Тэгээд бодвол нөгөө BlackBerry-ийн компьютерийн програмнаас авахад бүх юм энэ CD-н дээр хийсэн байгаа. Жижигхэн CD байна. За энэ гарын авлага старт. Тэгээд энэ хоёр хил дээр л байх шиг байна л да тийм. Гарын авлага нь хоёр хил дээр. Тэгээ гарын авлагын дээр бодвол уцаа ийм кнопор яаж дарна тийм. Хэрвээ дуудлага хийхээр бол ногоон товчон дээр дарна, таслах бол улаан товчон дээр дарна. Гэх мэт юмнуудыг гарын авлагын дээр оруулсан байх шиг байна. За тэгээ гарын авлагын хойно дахиад ийм зузаан ийм нэг шин энэ болохоор аюулгүй байдал болон одоо бүтээгдэхүүний талаар мэдээлэл юм байна. За бас зөндөө юм байх шиг байна дөө. Тэгээд хэрэгтэй ч юм уу хэрэггүй ч юм уу. Угаасаа энийг уншдаг хүмүүс бол их миний мэдхэд миний таньдаг хүмүүнээс бол энийг уншдаг хүн нэгч байхгүй. За энэ болохоор цэнэглэгч нь байна. Энэ цэнэглэгч рүүгээ USB кабелээр залгаж иж уцтайгаа залгаж цэнэглэх юм шиг байна. Мөн энэ USB кабелээ ашиглаж уцаа компьютертойгоо холбоно. Энэ нь болохоор сүүлийн үед нөгөө ихэнх утсан дээр бүгдэн дээр нөгөө дэлхийн нийтээр одоо тохиролцоод стандарт болоод байгаа ийм хавтгай USB хэрэглэсэн байна. Тэгэхээр одоо ийм хавтгай USB энэ нь болохоор яг өмнөх USB-нүүдэд бодвол юу л дээ яг илүү хавтгай тэгээд ямар нэгэн үнцэг байхгүй тэгээд Storm 2-оос эхлээд бүх BlackBerry-нууд бол ийм USB ашиглаж байгаа. Мөн Nokia
HTC-гээ бүх компаниуд бүгд одоо цэнэглэх болон компьютертэй холбоотой ийм хэлбэртэй USB-г стандарт болгож ашиглахаар тийм тохиролцсон юм шиг үлээ. Тэгээд сүүлийн бүх утаснууд бол дандаа ийм USB-тэй ирээд байгаа. За тэгээд мэдээж батарей байна. Энэ батарей нь болохоор 1150 мАh хүчин чадалтай тийм батарей байгаа. Тэгээд энэ батарейгаараа энэ утас нь зүгээр GSM сүлжээнд холбогдоод ямар ч өөр юм хийхгүйгээр standby дээр 18 хоног тисэх чадвартай. 3G сүлжээнд холбогдсон байх үедээ standby дээр 13 хоног тисэх чадвартай. Дуудлага хийх хугацааг үл GSM сүлжээгээр 5 цаг тасрахгүй дуудлага хийх чадвартай бөгөөд 3G сүлжээнд болохоор хамгийн сонирхолтой нь 5.5 цаг бичлэг дуудлага хийх чадвартай юм. Тэгэхээр BlackBerry-нүүдийн хувьд бол 3G сүлжээ хэдийгээр их батарей иддэгч яг voice дээр ирэхлээр BlackBerry-нүүд 3G сүлжээнд холбогдоод хийх voice-ийн хугацаа нь илүү өндөр байт юм байна. За тэгээд энэ болохоор чихвчин баг шиг байна. Чихвчин бол дээр ингээд нэг чихвчин нэгдүгээрт хавчаартай тэгээд хоёрдугаарт бас микрофон дэмждэг тийм чихвч байна л да. За тэгээд BlackBerry Pearl 3G гэдэг утсыг одоо unboxing видеог та бүхэнд үзүүллээ. Тэгээд мэдээж энэ утсыг худалдаж авахыг сонирхож байвал www.xhazig.com руу орж захиалга өгнө. Тэгээд сонирхсонд баярлалаа. Баяртай.